Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч хайр халамж эрүүл энхээр ертөнцийг дүүргэе Splat брэнд. Ерөнхий ивент итгэгч хөвөн зөөлн таатай мэдрэмж Kotex. Ивент итгэгч Монгол сүгээр дэлхийг ундаална Сүү хувьцаат компани. Ивент итгэгч Color Your Life Trinova брэнд. Ер нь одоо цагт Монгол залуучууд бүгдээрээ л тэтгэлэг авахыг хүсдэг. Бүгдээрээ тэтгэлэг авах үлгэрээ мөрөөдөлт. Америкт тэтгэлэгт аавна, Италид тэтгэлэг аавна, эсвэл Солонгост тэтгэлэг аавна. Бүгдээрээ тэтгэлгийг орондоо ороод ээж хахад шууд ороод ирчих юм шиг сандаг. Гэхдээ тэтгэлэг бас тийм амархан ч зүйл биш л тийм. Зүгээр сууж яхад дүнгээс болоод эсвэл чамайг жоохон мөнгөтэй болохоор ороод ирдэг зүйл бас биш л байх л та. Ихэнх хүүхдүүдтэй нэг иймэрхүү төсөөлтөд үлгэрийн бодолтой орж ирнэ. Та хэдэд нэг хідэн жишээ үзүүлье. Сайн байна уу? Наагдсан бэлэг гэдэг. Солонгос руу явж өөрөө мэрэгчлэг олохын тулд танахаас зөвлөгөө авах гэж ирсэн. Ахлах ингээд төгсчөөд тэгээ 100% тэтгэлэг авах гээд. Тэгээ тэр яаж авах вэ мэдэхгүй л. Өөрөө бодохдоо одоо дүн мөнл гайгүй байвал тэгэл болоо. Эсвэл мэдэхгүй байна уу? Сайн байна уу? Намайг Мишель гэдэг. Миний зарлага гэвэл би одоо 2 дугаар курсээсээ гадаадад тэтгэлэг аваад сурах одоо тийм боломжийг хайж байгаа. Тэтгэлэг авахын тулд нэгдүгээрт хэлний оноо маш чухал гэж бодож байгаа. Тэгээд дээрэс нь өөрийгөө таньж мэдсэн тэгээд эссе бичих ёстой гэдгийг бол одоохондоо мэдчихэж байгаа. Сургуулийн арай сонгоогүй байгаа. Тэгээд ер нь бол сонгоход маань та нар туслах болол гэж бодож байна. Сайн байна уу? Намайг Инхчин гэдэг. Тэтгэлгийн талаар мэдээлэл авах гээд ирсэн байна. Ер нь бол тэтгэлэг авахын тулд голт сайн байх хэрэгтэй гэж бодод байгаа. Тэгээд дээрэс нь эссэг нэг дажгүй бичвэл тэгээд хилээ бэлдээл тэгэл ер нь болоо өстэй тий. Тэгээд ер нь өөр нэг юм хэрэг болохгүй байх гэж бодоол байгаа. Мөнгөтэй байвал болчих واخ та тий. Бас гүм үү? Тэтгэлэг чи өөрөө 100% мөнгө хэрэггүй юм биш тий. Тий ер нь ингэж л бодож ин да. Сайн байна уу? Намайг Гүрстэй Марл Эрдэнэ гэдэг. Одоо бол ингээл дэлхийн бүх шилдэг их сургуулиуд Америкт төлөрсөн байна. Тийм учраас дэлхийн хамгийн чанартай боловсролыг Америкт таваад тэр чанартай боловсрлоо Монголд түгээмээр байна. Би өөрхөн алсын араа л мэдчих. Бусдыг нь бол мэдэхгүй. Яаж тэтгэлэг авах уу? Тэтгэлэг авахд юу хэрэгтэй? Одоо эсээгээ яаж бичих юм? Хичээлээс гадуур үйл ажиллагаа яг юу их хэрэгтэй гэдгээ бас жоохон нарийн мэдмээр л. За ингээд би та бүхэнд яг өөрхөн анкетыг бүхлээд ингээд төслийг маань хүлээн авсанд баярлалаа. Хотод материал өгсөн шүү дээ. Яасан болоо тий. За залбирая. За басан баг. За хэдүүлээ штэ. Маргааш яг энэ цагтаа энэ газараа дахиад уулзъя заяа. Тий хариунуудаа хэлнэ шүү. За яг үнээр нийлнэ шүү. За яг энэ шүү. Бүрээ. Ажаа. Сайн оохтоо. Сайн уу. За хоёлоо смути хөө. Эхлээд ямар орцууд ирэхэд танилцуулъя. Монгол сүгээр дэлхийг ундаална сүү брэндийнхаа сүүг ашиглая. За дараагийнх нь банан. Жимсний төрлөөс банан байна. Тэгээд бас мөс байгаа. Тэгээд сүүнээсээ хийн. Тэгээд бүгдийн план хийгээд ямар амттай болохыг үүсгэе. Гэтэ ер нь 10-аас 10 л гэдэм да. Ер нь тэгдэм да. Марлагийн нэрмжит бол 10-аас 10 л гэдэм. Тойрын шейкэн дэжтэй ямар одоо манай нэвтрүүлгийн брэндүүд орж байна. За Provita орж ийн амин димэр баялаг. Тэгээ ходоодонд бас сайн. Тэгээ дараагийнх нь болохоор сүү брэндийн сүүнүүд орж ийн. Тэгээ бит хоёрыг гоё чимээд Splat-ийн байна. Шейкэн Splat орж байгаа юм аа. Мэдгүй. Нэс нэгж ойлголоо. Урдчил байгаа. Хойгоор юу байна? Тэр Kotex гинөө. Хойгоор болчихё. За би энд болонгаа би танилцуулъя. За ерөөсөө би л танилцуулъя. За энэ болохоор манай Kotex байна. Авч явахад авсаархан сайхан нингэн найдвартай тухтай. Энд болохоор энийг Мишель их гоё илтгэлдэг. Социа би шинэ саун байна. Ерөөсөө угаасны дараа тос өгөх шаардлагатай. За тэгээд энд болохоор биомиогийн маань одоо угаалгын бодисууд байна. Хувцсыг бол гелатин өнгөрүүлнэ шүү дээ. Энд Splat-ийн ам зайлгч байна. Тэгээд ер нь энэ болонгодоноос би танилцуулж. За.
Их чигээр нэрмжиж болон бодлоо. Зарим мэрэгчлүүд чи ингээд нөгөө цүнхэнд авч явахаар жижигхэн цүнхэнд авч явахаар ингээд том байгаад байдаг. Тэгээд ингээд хүмүүсийн хажууд ингээд ил гаргаж ирэхээс ингээд санаа зовоод ингээд нууч муугаад ингээд карман нуугаад тэгдэг шүү дээ. Та нар ер нь тэгдэг үү? Одоо ангидаа ч юм уу эсвэл гадуур явж байхдаа нөгөө хэрэгэл идрээ ингээд ил цадгаа авч явахаас ичдэг үү? Яа ичдэг гэхээсээ илүү зүгээр л ер нь Санаа зов. зүгээр л ингээд нугаал авч хардаг. Чи яадаг? Би нэг санаа зовдгоо. Зүгээр нөгөө анги мангитай бол зүгээр яг л зүгээр л гаргаал ирдэг. Одоо ингээ манай анги октод болохоор ингээл нэгэндээ ингээл уртлаас хавхгуулаад ингээл хоошоо ингээл сараа ингээл дамжаал хэрэглээ. Байхгүй. Тэрнээс зүдэ байхгүй гэдэг. Тэгээ надад бол нэг тэгж айхтар санаа зовоод ахаар асуудал биш шүү дээ. Угаасаа нөгөө дэлхий дээр байгаа эмэгтэй хүн болгонд л тохиолдож байгаа асуудал юм чинь нэг хүнээс илүү юмтай төрсөн юм шиг. Тийм дээ. Би энэ шүхрийг дэлгдэг учраас олчлаа. Марлаа яриа яа. Надаа ихтэй яг манай ангийнхан хэрийг айгуу сайн хүлээж аваад угаасаа хөвгүүд тэрэн дээр юм айгуу мэдрэмжтэй хандах хэрэгтэй шүү дээ. Манай хөвгүүд угаасаа мэдрэмжтэй болохоор ирээдүйд их нэртэй болно. бүр амар нууч муудаггүй. Гэтэ нэг хүний нүдэнд ил харагдал маа гэл тэхгүй голыг бараал. Цэцэн бэл юм. Минийх дандаа. Минийх дандаа ер нь амралтаар юм сургууль мөргөл дээр нь байд. Ирдгөө байд. Амардуу. Жохон байх ч амар юм дөө. За тойрын шейк дууссан уу? За болчлоо. Тэр Наашаа сурч. Хэдүүлээ амар гоё сонирхолтой зүйлийг өнөөдөр бодож үзье. за. Юу вэ гэхлээр штэ. Хэдүүлээ 10 жилийн дараа байлаа. 10 жилийн дараа өөрсдөө ингээд ямар анхаарах юм бол над руу. За харж байна. За. Анхаарал байна. За 10 жилийн дараа өөрсдөө одоо ямар хүн болсон байх вэ гэдгээ төсөөлнө нүдэ над. За юу. За. За 123-ыг нүдэ над төсөөлнө. Төсөөлнө. Нэг ч бэлэн байгаа л та гэдэг байхгүй. Ярьж болно. Нэгээр ярьчих. Яг ингэ суудлахаа даа. За тэнцэнээс Жог бодох хугацаагаарээ. за эхлээд төсөөлнө. За 123 нүдэ. За хэрний та. За. Тэгээ нүдэ нэгээд ирнэстэй хэдүүлээ. Нүдэ нэгээд яриадах уу? За, тий. Нүдэ нэгээд ирээ заяа. За. Нүдэ нэгээд. Болчлоо би энэ гэдэг уусаа яг бодсон байсан юм. Би 10 жилийн дараа юутайч их сургуулаа төгсөөд магистрийн зэрэг хамгаалсан ч гэж магадгүй байх. Байртай, машинтай, сайхан мэрэгчлээ. Ямар мэрэгчлээ? Жүжигчний мэрэгчлээ. Хитэн жүжиг тэгээд дэлгэцийн бүтээлд гоё оролцсон байгаасаа гэж бодож байна. За миний төсөөллөөр болохоор их сургуулаа төгссөн. Тэгээ мэдээж магистраа хамгаална гэж бодож байна. Өөрийн гэсэн бас бизнестэй болсон байх. Ер нь бол карьерийн эргэл хэсэг дээл явж байх юм шиг санагдчихсан. Би гоё цэцгийн дэлгүүртэй болмоор байна. Цэцгийн дэлгүүрээ. Гоё цэцгийн дэлгүүртэй. Гэтэ ингээд цэцгийн дэлгүүрийн хажууд юм хөөрхөн кафетэй. Гэтэ тэгээд тэр нь ийм өнгөнүүд нь завсрын өнгөнүүдтэй. Эсвэл бүр яг ийм гоё юм тийм минималч юм тиймэрхүү байлгаа. За тийм ээ. За манай марлагийн явж Би бол ихтэй яг 10 жилийн дараа их сургуулаа төгсөөд яг Монголдоо ирээд Монголд яг ажиллаад үзэж явах байсан баха. Тэгэхээр чи одоо хэдтэй гэсэн үг юм? 27 8 хүрч байгаа юм шүү дээ. Тийм 30 руу төгсөж байгаа юм шүү дээ. Магадгүй багшаар туршлага судалж иж магадгүй. Гэтэ яг миний мэрэгчил чинь боловсроос судлал талтай болохоор ийм судалгааны байгууллагт амар юм ажил хийгээл явж байгаа байх. За манай би одоо төгссөн байх болоо төгсөг байх юм болоо. Тэгвэл их сургууль Төгссөн байх юм байна. төгсөөд нэг жил болно. Тэгвэл би сайхан Солонгос руу яваад гоо сайхны юмч болоод Вау. агаа дээр хамгийн их туршилт. Агаагаас сайхан жижиг хавртай болгож игөө. Давхраа гэж үзээд тэгээд за болох юм байна гэх юм бол шал тэгэл ажил. Дараагаас бид нэр орё гэдэг шиг. Яа. 3 хичээг мартав. 3 хичээг мартав. Гол нь өнөө. Тэг өнөө. Гол нь. За тэр чи бол доо.
хэдүүлээ гадаадад одоо сурахын тулд тэтгэлэг амар хэрэгтэй шүү дээ одоо. Тэнгүүд тэрний талаар та нар ойлголт байгаа юу? Тодорхой хэмжээнд л байгаа. Тэрнээс л яг тийм гүн үзэл биш. Гэтэ ямар ч л байсан гадагшаа ер нь их сургууль сурахын тулд тэтгэлэг аягүй сайн судлаад тэгээд тэтгэлэг чинь ямар сургуулийг ямар шаардлага тавьдیں гэдгийг амар сайн судлаа. Засгийн газрын тэтгэлэг, сургуулийнхын тэтгэлэг, тэгээд тэр улсынхын тэтгэлэг гэдэг өөр өөр бас байд юм билээ шүү дээ. Тэрийг аягүй сайн судлах хэрэгтэй байх гэж. За хэдүүлээ тэгвэл зочноо урих уу? За өнөөдрийн зочноор тэтгэлэгт бэлдэж байгаа хүүхдүүдэд тусалдаг ариун зул хичээгээ урьж байна. За бүжиглээ да. Энэ тэрэл бүжиг. За сайн бацхан октоо. сайн бацхан. За өдрөмдгийн сайн бацхан. За, юун төрөнд манай урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгээ бидэд өнөөдрийнхөө дугаараар тэтгэлэг яаж авах уу? Ер нь тэтгэлэгт ямар зүйл хэрэгтэй гэдэг вэ талаар ярилцах гад таныг бас урьсан байна. Тэгэхээр хэдүүлээ бас тэтгэлэг авахд хамгийн чухал алхмуудаас эхлэе гэж бодож байна. Дэлхийг Монгол сүгээр ундаалсан Суевцад компанийнхаа супер сүгээр зочноод альж байна. За, энэ ид бас яг манай нэвтрүүлэг дээр хамгийн их уугддаг. Шууд ширэн дээрээс дуустдаг төрлийн карамелтэй. За, баярлалаа. Тэгээд та бүхэн ч гэсэн намайг өнөөдөр одоо нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд маш их баярлалаа. Ирсэн байлаа. Тэтгэлэг авахд хамгийн чухал алхмууд юу вэ? Тэтгэлэг авахын өмнө эхлээд нөгөө яагаад тэтгэлгээр сурах гэдэг юм. Ер нь тэтгэлэг гэж юу юм те? Тэтгэлгээ бид нар юу гэж ойлгох юм? Тэтгэлэг ер нь хэнийг хайж идэв? Тэтгэлэг бидний амьдралыг яаж өөрчлөх юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд гадагшаал явж болоо гэдэг сэтлэр ер нь бол тэтгэлэгт айгүй олон залуучууд хандаад байдаг. Тэгээд тэгчих нөх зөвлөгөө бол эхлээд өөрийгөө айгүй сайн ойлгох хэрэгтэй. Яг ямар одоо мэрэгчлэр сурмаар байгаа юм. Тэр одоо сурах гэж байгаа чиглэл аль улсад хамгийн сайн одоо сургуулийн хөтөлбөртэй байгаа. Аль улсад хамгийн сайн мэрэгчтнүүдийг бэлтэж байгаа юм. Хамгийн сайн профессорууд хаана байгаа юм. Хамгийн сайн сургалтын төвүүд одоо судалгаа шинжилгээ гэж байгаа лабораторийн төв аль сургууль аль улсад их байна гэдгээ судалж байгаа. Тэрний дараа яг тэтгэлэгт одоо аль тэтгэлэгт би материалаа өгөхий яаж бэлтгэх юм гэдэг одоо бэлтгэл рүүгээ орно. Тэтгэлэг гэж юу вэ? За яг үнэ энэ бол маш одоо энгийн мөртлөө их чухал асуудал. Ерөнхийдөө тэтгэлэг гэдэг бол сурах хүсэл эрмэлзэлтэй авьяастай төлбөрөө өөртөө төлөх боломжгүй нийгмийн бүлгүүдэд чиглэсэн хөтөлбөр байдаг. Зарим тэтгэлэг 100% тэтгэлэгтэй байж болно. Жишээлбэл хэмлэгчийнх нь одоо англи улсад сурсан чивнингийн тэтгэлэг бол 100% тэтгэлэгтэй буюу чамаас одоо нэг ч төгрөг гарахгүй ирж очих онгоцны зардал тэнд очиод амьдрах байр сургалтын одоо тэтгэлэг эрүүл мэндийн даатгал ном авах тэр одоо мөнгө төгрөг тий одоо карманы мөнгө чнэр ярьдаг тий амжиргааны тэр бүх зардлыг бүгдийн тэр тэтгэлгээс даадаг гэсэн үг. Зарим тэтгэлгүүд бол 50%, 80% жишээ нэг ч нас өмнө Солонгостоос 50% тэтгэлэгтэй сурч ирсэн. Сургалтын төлбөрийг сургууль манд дагаад өөрийнхөө нөгөө нэг амжиргааны зардлыг өгөөд авах ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар. Гэхдээ Солонгост бол нөгөө семестрээр зарим удирдлагч нь 100% одоо тэтгэлэг авчдаг, зарим удирдал өөрөө тэрийгэ төлөх шаардлага бас гарч ирсэн гэдэг хэлэхтэй. Тэгэхээр юм ялгаатай байна. Одоо нөгөө нэг тэтгэлэг гэж нэг яриад тэгээд нөгөө санхүүгийн дэмжлэг гэж бас яриад байдаг шүү дээ. Энэ нэр хоорондоо ялгаатай юу эсвэл нэг зүйл юм уу? Одоо яг банкнд байр авахдаа зээл авдаг шиг сургууль сурахдаа зээл аваад сургалтынхаа төлбөрийг зээлээр одоо цуурчаад сургуулаа төгсөөд ажилд орсны дараа тэр зээлээ одоо цалингаас төлөх. Энийг одоо санхүүгийн дэмжлэг гэж хэлээд байгаа. Тэтгэлэг гэдэг нь бол нөгөө чамаас буцааж авахгүйгээр ер нь бол чамд итгэл үзүүлээд за энэ хүүхд бол яг энэ сурсан мэрэгчлэрээ айгуу сайн сураад тэгээ буцаад болно их орондоо ирээд яг энэ ярьжсэн зүйлээ одоо тэр тэтгэлгийн эсэ гэж байгаа тэтгэлгийн ярилцлаган дээр ярьжсэн зүйлээ яг хийх одоо потенциалтай хөлтэй наа гэд итгэж өгч байгаа. Одоо итгэл дэмжлэг гэж ойлгох хэрэгтэй. Тэтгэлэг хамрагдахад одоо ингээд одоо уул салганы тэтгэлэг ингээд орон орны тэтгэлэг өөр байгаа шүү дээ сургууль болгоных. Тэгэхээр одоо ер нь түгээмэл байдаг одоо биднээс шаардах зүйлүүд нь юу байдаг вэ? Нэгдүгürt бол хэлний бэлтгэл юм ээ. За хоёрдугаар чухал юм нь бол бүр хичээхэн хэлний бэлтгэлээс өмнө хэлэх зүйл бол чи өөрөө яг юунд дуртай, яг ямар ч одоо мэрэгчлээ болох гэдэг яг юугаар одоо мэрэгших гэдэг байгаа гэдгийг ойлгох нь чухал байгаа. Нэгдүгээр гэрээнд алах. Одоо ингээд 10 жилээсээ сурж байхдаа би ер нь ямар хичээлдээ сайн байна, ямар хичээлд би ингээд бүтлгүүцсэн ч гэсэн дахин тэрийг ингээд бууж өгөлгүй хичээлээ тавтаад тэр нь цаг гаргаад хичээлийн хадлаар илүү их мэдхийг хүсэж байна гэдэг чинь ер нь бол чиний дуртай одоо сэдвүүд дуртай мэрэгших чиглэл чинь баг.
магадaltaй байдаг. Тэрийг олох нь аягүй чухал. Тэгээд англи хэлбэл зүгээр нэг гарааны үүд гэж одоо байшин руу орох юм бол одоо хаалга гэж ойлгож байна. Тэгээд тэр байшин дотор ингээд чи аягүй юм мэдлэгийг авах аз жаргалтай амьдрахын тулд эхлээд байшин руу яах гэж орж байгаа гэдэг зорилгоо ойлгоно гэсэн. Өөрийгөө таньж тэгэхээр зорилгоо ойлгоогоос болоод ингээд гадагшаал явж ивэл тэтгэлгэл олдож байгаа тэр ингээд аваа суртан залуучууд ч биш одоо ингээд бүр пэйжтэй хүртэл батсан хүмүүс миний ойр дотны одоо найз нөхөд таньдуудын юм байна л да. Тэгээд аюу хэцүү тэр чинь ингээд дургуй мэрэгчлэрээ өдөр болгоо тий хүчил сурна тий гэхээр чи ингээд тэр бол амар харамсалтай амьдрал ахгүй юу. Тэгэхээр их чин дүүнэртээ бол юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр номер 1 нь яг өөрийнхөө яг хүсэж байгаа тэр мэрэгчлээ олох хүртлээр ингээд ийм сайн дурын ажил хийх, янз бүрийн одоо төслүүдэд туслах тий. Янз бүрийн одоо өөртөө хоббиг хөгжүүлээд ингээд явж байгаа. Тэр дундаас би ийм дуртай ойлгож авах юм чухал. Тэгээд хэлний бэлтгэл. За тэгээд нөгөө тэтгэлгүүд бол нөгөө лидерүүдийг хайж байгаа тийм ээ. Лидерүүд гэдэг чинь одоо хамгийн мундаг манлайлагч. Тэгэхээр сурлагын чи одоо дүн сайн байх хэрэгтэй. Голч онооч сайн байх хэрэгтэй. За тэгээд сургуульдаа нөгөө нэг зарим тэтгэлгүүд өөрөө тэнцсэн байх хэрэгтэй гэдэг. Жишээ нь одоо англи чиний ингээд тэтгэлгүүл өөрөө ямар сургууль сурах, ямар мэргэжлэр сурах гэж байгаа. Тэрэндээ өөрөө apply хийгээд тэнцсэн байх. Гэсэн юм шалгуур тавьдаг. Fulbright болон Австралийн аварт бол цаанаас нь хөтөлбөрөөс нь тусалдаг зарим сургуулийн санал болгодог гэсэн үг юм. Тэгэхээр ийм ерөнхий шаардлагууд бол байгаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч хайр халамж эрүүл энхээр ертөнцийг дүүргэе Splat Brand. Ерөнхий ивент итгэгч хөвөн зөөлн таатай мэдрэмж Cotex. Ивент итгэгч Монгол сүгээр дэлхийг ундаална сүү хувьцаат компани. Ивент итгэгч Color Your Life Trinawa Brand. 12-оо төгсөж байгаа хүмүүс ихэвчлэн одоо гадаад руу л явъя, гадаад руу сурыг гэдэг хүмүүс нь арай илүү давмгаасан шүү дээ. Тэгэд энэ талаас та юу гэж бодож байна? Гадаадд очиж сурах нь одоо зөв байдгийн болов уу? Тэг яг гадагшаа сурах уу, Монголдо сурах уу гэдэг бол хувь хүний сонголт. Яг би бол дүүнэртээ ойрны хүмүүс ер нь шинжлэх ухааны гол юм суур мэдлгүүдээ Монголдо эхлэлээр авчил зүгээр гэж зөвлөдөг. Тэгээд ер нь Монголдо сурж байхдаа бас ер нь манай бас аль салбар нь хөгжөөгүй юу хийх ёстой гэдэг орон зайгаа харах. За тэгээ Монгол найзуудтай болох нөгөө танилцуулж өргөх гэдэг утгаараа би бол бакалаврыг дөрөвдөө аль болох Монголдо боломж нь ойл те хэрэг манай улсад бэлтживэл их орондоо сурчвал зүгээр. За яагаад тэгэхээр бакалаврын тэтгэлгүүд нэгдүгээрт аюу ховор байдаг. Тэгээ өрсөлдөөн өндөрт 4 жил сурдаг болохоор өртөг өндөртэй гэсэн. Харин мастер докторыг бол гадагшаа явж хийх бол зөвлөдөг. За яагаад вэ гэхээр манай улсад одоо хөгжих шаардлагатай салбарууд зөндөө байгаа. Тэгэхээр бид нар яг ялангуяа нарийн мэргэжлэр мэргэжж байгаа одоо Монголдо бэлдэж чадахгүй байгаа энэ мэргэжлүүдээр гадаадад одоо сайн профессоруудын, сайн сургуулийн, сайн хөтөлбөрөөс сурж ирэх юм бол тэр одоо сурж мэдсэн зүйлээ буцаагаад эх орн руугаа авчираад эх орондоо одоо эх орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах гэдэг зорилгоор бол би залуучуудыг гадагшаа явж тэ залуучууд гэдэг ер нь бол хүмүүсийн боломж нь авал гадагшаа явж сураарай. Сурахтаа нэгэн л бид нар чи ингээд карьераа бүх юм одоо хайртай хүмүүс ороход бас 1-2 жил 3 жил гадагшаа явж сурч байгаа юм чинь сайн сургууль судалж байгаа. Эртнээс сайн хөтөлбөрт ингээд явж сурвал зүгээр. Тэгээ сурчаад олно эх орондоо ирж ажиллахыг бол уриалдаг байгаа. Тий ер нь эцэс бид нар чи өөрсдийнхөө эх орныг хөгжүүлэхэд тэтгэлэгчин зорилготой шүү дээ. Тэгэхээр буцаагаад одоо тэтгэлэг аваад сурцсан бол өөрөө буцааж ирж төлөх хэрэгтэй. Тийм тий тэндээ ингээд үрдээ шинжилж чадахгүй байна шүү дээ. Тийм тэгэж ер нь одоо хэлдэг шүү дээ. Одоо хэдэн наснаас бэлдэж эхлүүл зүгээр байдаг бол тий ер нь бол би ингээд яг хэдэн наснаас гэж нас бол хэлэх дургу. Эрт бэлдэх тусмаа сайн. Мэд 40 настай лээ. 13. Одоо 13 наснаасаа ингээл одоо англи хэлээ ч юм уу тий чи ямар улсад очиж сурмаар байгаа хэлээ сайн сураад дүнгуудынхаа голчийг аягүй сайн аваад тэгээд тэр хоорондоо аль мэрэгчлэр сурмаараа гэдгээ ойлгоод эрт эхлэх бэлтгэх тусмаа чи тэтгэлэгтээ нэг удаагийн одоо оролцоогоор тэнцэх магадлал гэсэн. Бараг нэг жилийн өмнө оройтдаг байхгүй юу? Бараг төгсөөч боддог хүмүүс тийм. Тэгэхээр 2 жилийн өмнөөс те доотлон бэлтгэх юм бол илүү үр дүнтэй. Зоржил. За манай марлаад асуулт байна уу? Таасаа нөгөө нэг эсэгээ бичих тухай хэлжсэн шүү дээ. Ер нь эсээ тэтгэлэг авахад тэр чухал үүрэгтэйгээ тэгээд хүүхдүүд ихэвчлэн ямар алдаа гаргаж ирнэ эсэн дээрээ хамгийн том алдаа. За яг үнэ ерөнхийдөө бүх тэтгэлгүүд бол эсээ хүүхдүүдээс авдаг тий. Бүх тэтгэлгүүдийн хамгийн ихний одоо материал авдаг юм бол чи энэ одоо тэтгэлгээр яагаад сурах гэж байгаа юм? Хурж ирээд чи энэ мэдлэгээ яаж ашиглах юм?
За тэгээд чиний сурах гэж байгаа зорилго чи юу юм те? Чи юу хийж үтэх гэдэг байгаа ингээд нэг энэ хэдэн асуултыг тойрсон. Чамайг ер нь хэн бэ гэдгийг чинь таних зорилготой эссе авдаг. Тэгэхээр тэр эссен дээр бол яг нэг өөрийгөө би яг энэ одоо та бүхний ихтгэл найдвараар сураад тэгээ буцаж ирээд Монголдо ийм зүйл хийх чадвартай гэдэг нотолж бичсэн. За би бас ингээд сурч ирсний дараа би ч 19-с 20 онд англи сурч ирсний дараа айгүй олон залуучууд надад эссег өгч уншуулж ирсэн. Та миний ингээд эссег уншаад өгч ээ. Одоо ингээд сайжруулах санал юу байна гэдэг тий. За 99% маш ерөнхий өчтдөг. Тэг ерөнхийдөө би англи явж сурмаар байна. Би ерөнхийдөө ингээд маркетингаар сурмаар байна ч тийм үү. Би ингээд одоо public policy тий одоо нэг төрийн бодлого гэж тий олон нийтийн бодлогоор би сурмаар байна ч тийм үү тий. Гэтэ яг сурч яг яах гээд байгаа юм тий. За тэгээд одоо маркетинг чинь дотор амар өргөн шүү дээ. Яг маркетингдаа яг ямар салбар руу чиглэх гээд байгаа наривчлалгүй. Тэгээд сурж ирээд яг ямар асуудал шийдэх гээд байгаа нь тодорхойгүй байдаг. Тэгээд ингээ харахад бол зүгээр л би англи ямар байгаа гэж уншигддаг байхгүй юу? Тэгэхээр тийм одоо тэсээ бол тэтгэлэгт шалгарахгүй. Ягаад тэгэхээр тэтгэлэг өгж байгаа хүмүүс хэнийг хайждаг вэ гэхээр яг нөгөө нэг өөрийгөө ойлгоцсон би танарт төрүүлсэн тий. Яг сурах гээд байгаа гэдэг чинь гэрийн даалгавраас айцаа өгдөгсөө тий. Өөрийгөө ойлгоцсон юу сурж ирэх нь тодорхой. Сурж ирсэн юм яаж буцааж нийгэмд өгөх, яаж ашиглах нь тодорхой. Тэрийг бүр нарийн харцсан тийм одоо төлөвлөсөн хүмүүсийг хүмүүст илүү тэтгэлэг олгодог. За хичин жишээлх юм бол яг Чинэнгийн тэтгэлэгт бэлтгэхээс өмнө Америкийн Fulbright-ийн тэтгэлэг гэж байдаг шүү дээ тийм. Тэрэнд ингээд 3 удаа материалаа өгөөд эсээ минь гурваланд нь ярилцлагын шат хүртэл тэнцээд ярилцлагын шатн дээр гурлаа унсан. За тэгээд дараа нь ингээ харахад сургууль аягүй сайн судлаагүй. Яг Америк руу яг яах сурах гэдэг нь судлаагүй бэлтгэл мөдөөс гэсэн. За тэгээд тэр нөгөө нэг би англи руу сурахдаа 3 сарыг зөвхөн сургуулиудаа судлахад зарцуулсан гэсэн. 3 сар. Тэгээд хүмүүс 3 сар гэж ирэхээр тийм урт хугацаанд юу хийдэг гэж асууад байдаг. Яг үндэ би яаж судалж исэн бэ гэхээр нөгөө миний сурах гэж исэн мэрэгчлэл маань Монголд аягүй бэлтгэдэггүй тэр үе тухайн үед тэг шамруулах боловсрал гэдэг ховор мэрэгчлээсэн. Тэгээд бусад улсуудад ч гэсэн тийм хөтөлбөртэй сургуулиуд бас их ховор байсан. Тэгэхээр нөгөө нэгдүгürt аль улсад яг миний сурах гэдэг тэр бодлого судалгаа сайн бэлтэж ийн гэдэг хөтөлбөрөө хайханд бол одоо Америк, Англи, Австралид зэрэгцүүлж байгаа л хайж штэ тий. За Английн сургуулиуд нь гайгүй юм байна гэдэг шиг. Улсаа тодорхойлсныхаа дараа хөтөлбөрөө аягүй сайн харж байгаа. За би яг энэ Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй байна уу эсвэл хөдөө орон нутагт амьдарч гин үгүй юу гэдгээс үл хамааран боловсролыг чанартай хүртээмжтэй авах энэ бодлогыг тодорхойлоход нь хувь нэмрээ оруулах гэдэг шүү дээ тийм. Тэхийн тулд бодлогыг аягүй сайн заадаг сургууль нь аль нь. За бодлого хийх гэж байгаа хүмүүс судалгаа аягүй сайн байдаг. Ямар одоо арга хэмжээ авал энэ асуудлыг шийдэж болох юм гэдгийг мэдхийн тулд судалгаа аягүй сайн хийх учраас судалгааны чадвар сайн заадаг хөтөлбөрийг олох хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр тэр хөтөлбөрийг олохын тулд хөтөлбөрийн бүх сургуулиудын одоо вебсайт руу нөрөх юм бол хөтөлбөрийн мэдээллүүд нь дэлгэрэнгүй байж байгаа. За энэ одоо хөтөлбөрөөр ийм хичээлүүд нь энэ хичээлийн өрөөнд ийм чадвар болгоно, ийм мэдлэг болгоно. Энэ хичээлийг энэ сэдвээр мэргэсэн ийм профессор заана гэж байж байгаа байхгүй. Тэр болгоныг нэг өөрчлөн одоо судлана гэсэн. Тэгэхээр цаг их ордог гэсэн. Дүн сайн байх хангалттай болов эсвэл бас ур чадвар бас шаардлагатай болов. Яг үнэ. За одоо ингээ хараад тахаар би ч гэсэн та нарын үе бас дүүнертэй. Одоо англи хэлэндээ их анхаарал байна, дүндээ их анхаарал байна. Гэхдээ яг үүндээ тэтгэлэг бас хэнийг хайждаг вэ гэхээр leadership skill буюу манлайлалын ур чадвар гэдэг. Манлайлал гэхээр яг одоо зарим хүмүүс бодж магадгүй л тэгээд дарга хийх эсвэл ингээ удирдахч хийх. Гэтэ манлайлал гэдэг яг тэр талаасаа юу эсвэл яг нөгөө санаачлах талаасаа юу? За хичээн бол чиний хоёр дахь сүлээ санаачлах талаасаа. Тэгээд нөгөө эрсдлийг авч байгаа байхгүй юу? Манлайлагч хүн чинь эрсдлийг үүдэр авч байгаа гэсэн үг тий. Бусад хүн хийхгүй би хийчихье. Би хэцүү ч гэсэн ийшээ оръё. Би тэгтээ энэ салбараар сурчие. Тэгээ би энэ одоо асуудлыг шийдэхэд өөрийнхөө карьерийг, өөрийнхөө одоо цаг хугацаа, энерги зарцуудыг гэдэг чинь одоо эрсдлийг авч байгаа гэсэн үг тэр. Тэгээд санаачлаг гаргаж байгаа гэсэн үг. Тэгээ энэ хоёр бас зохисгүй бусад хүмүүсээ бас уриалан дуудана гэсэн үг. Багийн хаад төгөөс энэ рүү анхааралтай. Монголд одоо жишээлх юм бол бүлийн айгүйх ба шүү дээ тий. Цахим орчин дэх одоо дээрлэгэлтэй айгүйх байна. Хүн болго яриад байгаа мөртлөө хин ч яагаад шийдэхгүй байгаа юм бэ? Би тэгвэл энийг шийдэх том нэмрээ оруулъя. Тэ нэгөр одоо аюу өрнүүлээ, юу гэдгийг одоо ангийнхаа хүмүүстэй нээлттэй ярилцъя. Яагаад ингэж ийм асуудал гараад идэв те? Гээд ингээд санаачлаг аваад ангийнхаа хүмүүсээр community үүсгээд те нэг юм хүрээлэл үүсгээд
ингээ явж байгаа ч бас манлайлалын чадварууд байна байхгүй юу. Тэр талаасаа ер нь харуулах зүг. Нэгдүгээр шатнаа тэнцэн штэ. Тэгээд хоёрдугаар шатанд орохоор нөгөө ярилцлагын шат гэж байдаг. Тэгээд ярилцлагын шатанд ороход ер нь одоо юу бэлдсэн байх ёстой вэ? Жишээ нь одоо бид нэр тэг юун дээр анхаарах вэ? Тэгээд дээрэс нь одоо нөгөө тэтгэлэгт хамаарах одоо гадагшаа явна гэдэг чинь нөгөө асар том сэтгэл зүйн бэлтгэл штэ. Тэгээд тэрний талаараас дэлгэрүүлээд ярьж өгвөл. Тийм за хичт нь бол нөгөө нэг Fulbright-ийн тэтгэлэгт 3 удаа ярилцлаганд тэнцчихэд 3 тэнцээг өгсөн шүү дээ. За эхнийх нь юу тохиолдсон бэ гэхээр би гадагшаа нөгөө нэг ажиллаар явчаад буцахтаа амралтаа аваад Сингапурт ингээд ийм хостел тий капсул хостелт ингээд найзтайгаа бууцсан байжсэн чи 2 хоногийн дараа одоо ярилцлага авна гэд мэйлэрсэн. Тэгээ ямар ч бэлтгэлгүй байсан. Тэгээ нөгөө нэг би түрүү яриадсан шүү дээ. Анханасаа нөгөө тэтгэлэгт материалаа өгж өгт тэр юусоо бэлдээг өсөв. Тэгэхээр уг нь бол чи нөгөө нэг эсэгээ явуулчаад л шууд ярилцлагатаа бэлдээд эхлэх хэрэгтэй байсан. Mock интервью гэж ярьдаг. Нөгөө дадлах хийж. Тэ тал руу хараад за энэ асуултыг англиар надаас асуувал би ингэж хариулна. Эсвэл найзуудтайгаа би та нар надаас ингэж энэ асуултуудыг асуугаадах англиар би гацхгүй ярьж гин үү, санаагаа тодорхой ярьж гин үү гэж нөгөө давтлага ярилцлага хийх аюул чухал. Тэр бол маш хэрэгтэй. Тэгэхээр би тэрийг ерөөс хийгээгүй гэсэн. Тэгээд гар утснаасаа ингээд дэлгэцэн ингээд ингэж итл ерөөс ойлгохтой ярьж таагүй. Fulbright чинь 10-15 минут ярьдагчлаа. Ингээ утасныхаа очрыг ингэж итл ингээд фейлдсэн эхнийх нь. За хоёр дахь нь болохоор бас уг нь бол тэр нөгөө нэг эхнийхээ юунаасаа сургамж аваад уг нь бэлдсэн. Гэхдээ хангалттай хэмжээнд хөтөлбөрөө яагаад Америк явж сурах гэдэг нөгөө гэрийн даалгавраа хийгээгүй байсан учраас ярилцлаганд ороод олон хүмүүс зэрэг асуултууд асуусан чинь бас паниктсан. За гурав дахь нь бол бас ер нь орохдоо за би ч Америк яв сурмааргүй андаа гэдэг өөртөө баг өөрийгөө унгацсан байсан учраас тэнцээгүй. Би өмнө нь ингээд ямар нэг ярилцлаганд орохдоо дандаа ингээд самдарч ордог гэсэн байхгүй дандаа шалгуулах гэж ийн гэж дандаа айж та нар ч гэсэн тэгдэж шүү дээ. Амар шалгалт хөрөнгө тий. Хаанаас ч үлээ би нөгөө нэг үгүй энэ ярилцлаганд орох гэж энэ ярилцлагын панелистууд гэж одоо ярилцлага авч байгаа хүмүүс чинь чамд энэ тэтгэлгийг авах туслах гэж байгаа хүмүүс байхгүй юу? Чи тэгэж бодоо гэд би хаанаас ч үлээ уншсан. Тэр бол надад миний хандлагыг амар өөрчилсөн. Ороод сандрахгүй би энэ хүмүүс шалгуулах гэж биш. Би энэ тэтгэлгийг авахд энэ хүмүүс надад туслах гэж байгаа юм чинь би айгүй тайван. Яг нөгөө санаагаа ойлгомжтой ярья. Гээд эренгүүт сандрах нь багасж байгаа. Тэгээд чи өөртөө итгэлтэй юм аа. Асуудалгүй ярина гэсэн үг. Тэгэхээр тэр бол айгүй чухал зөвлөгөөнүүд. Надад тэр бас тусалсан зөвлөгөөнүүд байсан. Давхар гоё сэтгэл зүгээ бэлдээд тэгээд гоё аплайдчаад тэнцэн гэдэг хариу авсан ч байсан, аваагүй ч байсан сайхан ярилцлагандаа бэлтчих юм бол бид нарт дараа нь өөрсөнд нь хэрэгтэй юм байна. Одоо нөгөө нэг бүрэлдэхүүн рүү явуулахад зөвхөн шалгалтын оноо за тэгээ эссэн дээрээ бэлтгэхээс гадна хичээлээс гадуур хүл ажиллагаа гэж нэг том хэсэг болоод ирж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр тал дээр би болохоор ингэжсэн л та ингээд дундаа ангида 90 10 дугаар хүртэл ингээд таарсан бүх сайн дурын ажилдаа ороод ингээл яваадсан. Тэгээд тэнгүүд нэг газраас унсан чинь мэрэгчлэлтэйгээ холбоотой сайн дурын ажил чамд хэрэгтэй болохоос биш хамаа намаагүй юм хийгээд хахаар цагийн гарцуулна гэдгсэн. Тэгэхээр яг хичээлээс гадуурх тэр нөгөө үйл ажиллагаа хөгжүүлэхэд танд өгч зөвлөгөө. Би бол дүү нартай ийм өгмөрөөд байна. Ер нь бол чиний тактик бол тийм буруу юм биш. Яагаад гэвэл нөгөө дуртай юм олох хүртлээр хүн чинь бас ингээд яаштай тий хийж болох бүх юм хийж штэ тий. Тэгээд тэрийгээ нөгөө нэг гол нь одоо эссэн дээр ч юм уу ярилцлаган дээр яаж илэрхийлэх чинь чухал байхгүй. Би ингээ олон сайн дурын ажил хийсэн нь өөрийнхөө дуртай юм ойлгох би юунд илүү ингээ анхаарах юм бэ? Ямар хүн болох юм бэ гэдгийг ойлгох гэж өөртөө цаг хугацаа зарцуулсан. Энэ хугацаанд би ийм сайн дурын ажил ийм асуудал одоо сайн дурын ажил хийгээд ийм уур чадвар туршлагуудыг хоригдлуулсан. Тэгэхээр нөгөө өнгөрсөн амьдралаа бол үүсэх хэрэггүй. Тэр чинь яад бол чиний тус амьдрал үнэ амьдрал. Тэгээ үн цэнтэй амьдрал. Чи өөрөө шийдвэр гаргаад тухайн үед зөв гэж бодсон бол тэр чинь зөв гэсэн үг. Сүүлийн ерөнхий ивент тэтгэгч Splat Brand тэгээд аппаратаа ингэ сайн цэвэрлэж одоо чадахгүй гэдгээсээ санаа зовхгүйгээр Ortio-г та нар хэрэглээд үзээрэй. Тэрнээс ширээн дээрээ ном жоохон нэгэн тасаад та бидэд намаа танилцуулчих болов уу? Тийм за чинь нөгөө сургуультай сурж байхдаа ерөнхийдөө ингээд англич бай, Америкч бай нөгөө нэг тэтгэлэгт яаж тэнцснээ бичсэн хүмүүс айгүйх байгаад байдаг. Гэтэ очиод яг юу тулдээ, ямар амьдрал тулдээ, байр сав олгохоос эхлэл бүх асуудал шүү дээ. Одоо өөрийнхөө сурсан
мэдсэн ойлгосон бүтлгүүцсэн бүх түүхээ оруулаад энэ чивнингийн тэтгэлгээр англи суралцсан тэмдэглэгээд номыг 22 онд анхны хэвлэл нь гарч исэн санагдчихэв. Одоо 2 дахь хэвлэл нь байгаа. Тэгээд өнөөдөр 4 дүүнэртэй бас энэ номоо баярлалаа. энэ номыг уншаад таад минь бас хэрвээ одоо гадагшаа сурч байгаа бол тий юм дээр яаж анхаарах юм ингээд сая магадгүй ихчийнх нь яриаг үлдсэн дөрүүд бас байж магадгүй. Гэх юм бол бас энэ номоос одоо уншаад тэгээд бэлтрээ бэлгтнээс тусгах болов гэж бодож байна. Баярлалаа. Гоё нотой болчихлоо. За бид нар ч гэсэн ирсэн зочдтой гоё бэлэг өгдөг байгаа. Тэгээд би явдаг байгаа. яа. За одоо би туслах уу те. Хэлсэн бэлэг тусалдаг байгаа. Тэгээд өнөөдөр бидний урилгыг хүлээн авч ирсэн ихчтэй маш их баярлалаа. Тэгээд маш гоё мэдлэгийг биднэрт өглөө. Тэгээд хүүхдүүд маань ч гэсэн зөндөө олон зүйлийг ойлгож авсан байх гэж би бодож байна. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Service компанийнхаа гарын бэлэг. Ямар их үйл гэдэг вэ? За баярлалаа. Анхудаага мэдээ. Бас болоог байгаа. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч одоо Codex-ийн маань гарын бэлэг бас байгаа. За баярлалаа. Ямар амжилт авчинаач. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Splati маань бас гарын бэлэг байгаа. За баярлалаа. Зөндөө хэлээ. Маш баярлалаа. Маш их гоё бэлгэний сеттэй боллоо. Тэгээд шүдний эрүүл мэнд үнэхээр их чухал байдаг. Тийм. Тэгээд зөндөө гоё бэлэг өгсөн та нарт бас баярлалаа. Өнөөдөр бид хүрэлцэж ирээд бид эдээс гадна бас энэ телевизэн харж сууж байгаа бүх хүүхдүүдэд мэдээлэл өгсөн танд бас баярлалаа. За дүүнэртээ бас их баярлалаа. Хөрхөн нэвтрүүлэг бас хэд юм их гоё хөрхөн хүүхдүүд байна. Тэгээд өнөөдөр та нар ч гэсэн ингээд манлайлалын ур чадвараа гаргаад үеийнхэндээ бас яг энэ өөртөөхөө амьдрал чухал асуудлаараа ингээд тий нэвтрүүлэг хийгээд ингээд хөтлөө цагаа гаргаад ингээд явж байгаа дүүнэртээ бас маш баярлалаа гэж нэр. Баярлалаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч үргэлж шинэхнэрээ Парвита Ягорт. Нэвтрүүлгийн бэлэн хувцсыг 7 хоног бүр шинэхнэрээ Итали улсаас Ternovo брэнд бидтэй хамтран ажиллаж байна. Энэ үрээд бидний нэвтрүүлгийг өндөрлөлөө. Энэ дугаартай хамт исэн үзэгчид та бүхэндээ баярлалаа. Баярлалаа.